Глютен буюу цавуулаг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэх нэр томьёоллууд хүнсний үйлдвэрлэлийн салбарт нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Эдгээр нэр томьёо хүнсний бүтээгдэхүүний шошго, таних тэмдэг болж хэрэглэгчдийн хувьд сонголт хийхэд нь нэг үгээр чиглүүлэгч нь болдог. Харин органик цэвэр ус буюу генийн өөрчлөлтгүй, цавуулаггүй, товчоор хэлбэл дээд зэрэглэлийн цэвэр усыг Америкийн нэгдсэн улсын хүнсний зах зээлд нэвтрүүлжээ. Хэрэглэгчдийн эрүүл хүнс сонгох хүсэл мөн энэ талаарх мэдлэг дутмаг зэрэг байдалд нь тулгуурлан ийхүү бодит байдлаас хитийдсэн шошго, таних тэмдэг нэвтрүүлэх болсон нь хэрэглэгчдийг нэг үгээр төөрөгдүүлэх үйл явц болж байна. Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээлэл үнэн зөв бөгөөд бүтээгдэхүүний шимт хижээлт байдлын мэдээллийг нарийн агуулж байх ёстой бөгөөд хэрэглэгчийг ямар нэг байдлаар төөрөгдүүлэх ёсгүй юм. Цэвэр усны тухайд усан дагуулагдах хүний биед хэрэгцээд бодис цэвэр тунгалаг байдлыг шалгана уу гэхээс генийн өөрчлөлттэй цэвэр ус мөн эсхийг нь шалгах боломжгүй юм. Учир нь усанд генийн бүтэц байхгүй бөгөөд зөвхөн ус төрөгч хүчил төрөгчийн атомоос бүтдэг учраас генийн өөрчлөлтөд оруулах боломжгүй. Энэ мэтээр эрүүл хүнс хэрэглэхийн тулд зөвхөн үнэтэйгээ сонгох хангалтгүй бөгөөд эрүүл хүнс гэж юу болох талаар хангалттай мэдээлэлтэй байх нь чухал юм.